Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. Сонсогчдаа бүхэнд урамтай өглөө мэдээллийн болонг дуулгая. Чөлөөт цагаа өнгөрөх боломжтой, сонирхолтой содон газруудаас сонсогч танд дуулгая. Чөлөөт цагаа зөвхөн өөртөө зориулах нь хүн бүрийн оюун санаа, бие бэлтрийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй байдаг. Тиймээс сонсогчдаа бүхэнд чөлөөт цагаа өнгөрөх боломжтой аргууд болон сонирхолтой содон газруудаас танилцуулъя. Хэрвээ та амьтдын талаар чин сэтгэлээсээ сонирхож тэдний сайн сайхны төлөө санаа тавьдаг бол чөлөөт цагаа тэдэнд туслах олон арга замыг олж чадна. Жишээлбэл азтай савар амьтан тайртай залуус төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцж олон тооны муур, нохой болон бусад амьтдад тусалж чөлөөт цагаа өнгөрөх боломжтой юм. Мөн Facebook орчинд энэ төрлийн хайлт хийснээр холбоотой мэдээллүүд нь гарч ирэх болно. Дараагийн нэг санал болгох газар бол Монголын шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн судалгааны төвийн дэргэдэх Улаанбаатар одон орон судлах оргил. Астрологийн судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна олон нийтэд үүнтэй холбоотой мэдлэг мэдээллийг олгох үйлчлэгээ үзүүлдэг юм а. Улаанбаатар одон орон судлах оргилыг зорьсноор одод тэнгэрийн толдох боломжтой. Одод хийгээд Нарны аймгийн гаргуудыг алган дээрээ тавьсан мэт тодоор харуулах. Мөн зөвхөн сарыг дурандах гэсэн хоёр үндсэн дуран энд бий. Цаашлаад одон орон тань мэдхүй сургалтын төвөөр дамжуулан сэдвчилсэн лекц сонсож сонирхож болно. Хар нүх ба цаг хугацааны машин, харь гаригийн соёл иргэншлийн хайгуулын асуудал гээд олон сонирхолтой сэдвээс сонголтоо их боломжтой юм а. Залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх сонирхолтой содон газруудыг танилцуулж байна. Дараагийн газар бол өвлийн цастай амралтын өдрөө чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөх боломжтой газар бол Францын Mass Limited компани ерөнхий зураг төслийг нь гаргаж цас хийх системийг Италийн Техно Алфын компани хийж гүйцэтгсэн олон улсын стандарт бүхий Sky Resort цаанын бааз юм. Өвлийн уйлралд нар эрт жаргадаг учраас шөнийн голголт хийхийг хүссэн үйлчлүүлэгчдэд зориулан зориултын гэрэлтүүлгийг суйрлуулсан байна. Үйлчлүүлэгчид цаанын баазын үйлчилгээний зааланд 300 хүний багтаамжтай ресторан эсвэл клуб хаусын рестораны аль альнаар нь үйлчлүүлж цэвэр агаарт амрах боломжтой юм. Хэрвээ та хүүхдүүдтэй эсвэл дүү нартайгаа чөлөөт цагаа зугаатай өнгөрөөхийг хүсвэл дүүдүү хүүхдийн музейгээр ороод гараарай. Дүүдүү хүүхдийн музей нь багчуудад эмч, багш, банкны ажилтан, сансрын нисгчгээд олон төрлийн ажил мэргэжлийн эзэн болж үзэхэд нь туслах орчин бүрдүүлсэн шинэлэг үйлчилгээ бүхий газар юм а. Ээж аав, гэр бүлийнхнийхээ хамт хүүхдүүд энд тоглонгоо нэг дор хэд хэдэн мэргэжлийн дүр тувирч чадах учраас ирээдүйн мэргэжлээ сонгоход нь анхны төсөөлөл бий болохыг үгүйсэхгүй юм а. Тухайн мэргэжлийн хүний өмсдөг хувцас, ашигладаг хэрэгсэл бүрийг хүүхдэд зориулсан хэлбэрээр тохирох орчных нь хамт тогтчуулснаар давуу талтай юм. Сансрын E-Mart их дэлгүүр болон зайсан хийлд байршилтай дүүдүү музей энхий өрсөлдөөн мартагдашгүй нэгэн сайхан дурсамжийг бүтээж чадна. Энд багчуудад зориулсан шинжлэх ухааны суурьтай үзүүлэн туршилтын хэрэгслүүдийг байршуулсан учраас хүүхдүүдэд гайхам сонирхолтой байхын зэрэгцээ тань мэдхүй мэдлэгт нь тусал нэмэр болно. Улаанбаатар хотод залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөх сонирхолтой содон газрууд цөөнгүй бий. Тэдний нэг нь U&U Roller Skates House. Тус газар нь модны 2 World Mongolia Tower-ийн 4 давхарт өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл ажилладаг. Цагийг зугаатай өнгөрөөж болох Skate House нь нэгдэд удаагүй байгаач байнгын үйлчлүүлэгч олонтой болоод амьдсан байна. Үүний хувьд 1 цагийн 8,000 төгрөг, хувийн роллер скейттэй бол 2 цагийн 5,000 төгрөг байдаг байна. Харин байнгын үйлчлүүлэгч нарын төрсөн өдөрт нь 1 цаг үнэгүй бэлгэлдэг байна.
Анги хамт олон болон найзуудаараа үйлчлүүлсэн тохиолдолд 5 дээр нэмэх 1 буюу 6 дахь хүн үнгүй гих мэтчлэн олон урамшууллыг зарласан байна. Дараагийн газар бол Jump Trampoline Park юм. Монголын анхны трамплайн парк буюу хүснээрээ үсрэх чөлөө төсрэлтийн төв. Энэ чөлөө төсрэлтийн төв нь ямар ч насны хүн орсон гарч ирэхдээ яг л хүүхэд шиг хөөрч баярлан гарч ирдэг шидтэй газруудын нэг юм. Учир нь гэр бүл, найз нөхдөөрөө сагсан бөмбөг, нинжа, агаарын дугуйн дамжих гэх мэтчлэн олон тоглоомуудыг та чөлөө төсрэлт хийнгээ тоглох боломжтой юм. Та яг л хүүхэд насндаа очисон мэт сайхан мэдрэмжийг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Зайлсан хийл цогцлборын 3 давхарт 3-4 дугаар хороол Соло Мол худалдааны төвийн 5 давхарт мөн Encanto Mall төвийн 5 давхарт та очиж үсрэх боломжтой юм. Дараагийн чөлөө цагаа сонирхолтой өнгөрөх газар бол Park Bowling төв. Та талбайн зааварлагч нараар боулингийн анхан шатны шидэх техник заалган нэг тоглолтыг 9,000 төгрөгөөр тоглох боломжтой. Боулингаас гадна теннис, ширээний хөл бөмбөг, дартс, бильярд, караокений өрөө таныг хүлээж байна. Нэгэн сонирхолтой газрыг одоо сонсогч танд дуулгая. Paintball буюу Paintball клубүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Ангам толноороо будагтай сумаар байлдаж нэгнийгээ агнаж цагийг зугаатай өнгөрөөх боломжтой юм. Paintball тоглоомын төрөл нь эсрэг багийн тугийг эзлэн авах, дайсныг устгах, сумаа дуустал, мөн тодорхой нэг цэг болон нутаг дэвсгэрийг хамгаалах эсвэл тоглоомын талбайд нуусан объектуудыг илрүүлэх гэх мэт байдлаар тоглож болно. Paintball-ын сум нь хоргүй, био задралд ордог, усанд уусдаг, полимерээр хийгдсэн нэмгэн зөөлөн уутанцартай. Тиймээс та эрүүл ах үед санаа зовлгүйгээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой юм а. Урамтай өглөө мэдээллийнхээ төгсгөлд амжилттай яваа хүмүүс энгийн хүмүүсээс юугаар өөрвөө чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлэх талаар мэдээллийг хүргье. Тэд бусадтай л адилхан хөлтэй, адилхан тархитай хэрнээ яагаад илүү их амжилтанд хүрч, сурч, ажиллаж чаддаг вэ? Тэдний амжилтын нэг нууц нь тэд цагийг маш зөв ашиглаж, чөлөө цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхтэй холбоотой юм. Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь чөлөө цагаараа дараах дадлыг хийдэг гэдгийг Стэнфордын их сургуулиас хийсэн нэгэн судалгааг одоо та бүхэнд дуулгая. Нэгдүгээрт дасгал хөдөлгөөн эрүүл саруул биетэй хүн амжилтанд хүрэхэд илүү дүхэм. Учир нь өвдөж цаг алдахгүй, өвдөж шантрахгүй. Тиймээс эрүүл биеийн үндсийг дасгал хөдөлгөөн гэдгийг тэд мэддэг учраас тэд чөлөө цагаараа үүнийг сонгодог. Дугуйн унах, скейтер гулгах, уулын алхалт хийх, явган аялал хийх гээд өөрийн дуртай дасгал хөдөлгөөнөө хийдэг байна. Хоёрдугаарт уншдаг. Унших цагийг оролцуулалгүй бусад хугацааг чөлөө цаг гэж боддог байгаа бол тун буруу юм. Учир нь чөлөө цагаараач унших хэрэгтэй гэдгийг тэд мэддэг. Мэдээж өөрийн дуртай ном зохиол гээд юу ч уншиж болно. Гол нь өөрийн сонирхлыг татах, хуудсыг нь сөхөх бүртэл сэтгэл ханамж өгч байгаа номоо та барьж авах хэрэгтэй юм. Гэхдээ унших орчин нөхцөл маш чухал гэдгийг анхаараарай. 3 дугаард клуб дугууланд хамрагддаг. Тэд шин зүйлсийг туршиж үзэх их дуртай. Өөрийн мэдхийн хязгаарыг ойлгож авахын тулд сонирхол татсан зүйлсийг хийж, туршиж, хамрагдаж үздэг. Тиймээс өөрийн сонирхсан салбарын анги танхим клубт хамрагддаг байх. Их орлого, сониуч зангийн үр дүндэл тэд аль нэг замыг нь сонгож амжилтанд хүрдэг гэсэн үг юм а. 4-р сайн дурын зүйлс хийдэг. Олон хүнтэй танилцаж нийгмийн ажлуудад оролцохын хэрээр хүн альвааг таних мэдж тэр хэмжээгээр сурч боловсрдог байна. Нэг ёсондоо нийгэмтэй харьцах нь тэнд юу дутуу байгааг олж харах мэлмигээ нээдэг гэсэн үг юм а. Тиймдээч тэд сайн дурын олон үйл ажиллагаанд их оролцдог байна. 5-дугаарт тэд хоббиндоо үнэнч. Тэгэхээр тэд мэдээж чөлөө цагаараа хоббигоо хөгжүүлдэг байх. Зарим хүн өөрийн хоббигоор ч амжилтанд хурдан хүрэх нь элбэг байдаг. Учир нь дуртай зүйлээ хийх нь тухайн хүнд дарамт биш, харин ч аз жаргалыг мэдрүүлдэг.
Гэхдээ хоббигоороо заавал амжилтанд хүр гээгүйч хүн ер нь өөрийн дуртай нэг зүйлийг хөгжүүлж байх нь амрах, тайвшрах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд нь тустай байдаг байна. 6 дугаарт найзууд. Найзууд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх. Хүнд аз жаргал өгч чаддаг зүйлс бол яхаарахгүй гэр бүл, найз нөхөд үлээ. Альваад сэтгэл хангалуун өөдрөг хүн л амжилтанд хүрч чаддаг. Тиймээс тэрхүү нөхцөлийг бүрдүүлэх гол хүмүүс нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд байдаг гэдгийг тэд мэддэг байна. Тиймдээч тэдэнтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх хамгийн түгээмэл аргуудын талаар бид ярилцсан учраас та өөрийнхөө төгс шийдлийг олох боломжтой байх ёстой. Ийм тохиолдолд та чөлөөт цагаа аль болох үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд дээрх зөвлөмжүүдийн аль нэгийг нь туршиж үзэх боломжтой юм а. Сонсогч танд урамтай өглөө мэдээллийг дуулгалаа.